Зөө цаана Gidrock хамтруулдаг цуврал хийжэрнтэй дараагийн дугаарт томорил бид нар одоо Halloween event зориулсан Pumpkin Parade гэдэг нэртэй event-ийн ихний кейс болох Booyah гэдэг нэртэй кейс залж үзэж байна. Нэг долларын үнэтэй кейс хамгийн үнэтэй юм болонгууд Gat Ruby Ruby штэ. За тэгээд дотны үед танилцъя. Gidrock нь Counter Strike дотор байдаг кейснүүд тайтал, кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн үеийн скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire Swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас нь эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire Swap-тай танилцъя. Шилбэрийн скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ишлээд 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхэн оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна уу одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS-сэн хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай олонгууд ороогүй байгаа хоёр giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-тэй оролцох арга сурсан баг. Бичлэгэнд орцгаая. За Booyah гэдэг нэртэй кейс Gat Ruby. Ruby-ний үн мөн бол те. Энэ Ruby-ний үнэхтэй яг ийм байгаа юм бол өдөлөө тайгаад үзье. Skin Price Empire дээр болонгууд харах юм бол за ерөнхийдөө бол $510 бус кейсний бус сайтууд дээр $700-700-аар олж байгаа байна. Тэгээ чи одоо эн чин Steam Market-ийн 70% шүү дээ. Энд чи бэлэн мөнгөөр зарж байгаа болохоор ерөнхийдөө бол $1000 л байгаа юм байна л да. Steam Market-дээр зарагдчихвэл. За ямар ч үнэнүүд бол шинжлэгдсэн байгаа харагдаж байна. Ice Cold ч ягаа скин бэлөө. Chromatic Aberration Night Vision-д ч уулаа. Тэгээ Night Vision-ийн үн бол апдейт хийгээд ороод ирсэн, үнэтэйгээр ороод ирсэн байна. Chromatic Aberration Bats card нь 38 гэж юу? Field test нь ягаа ч Bats card-аас илүү хямдхан жах шиг те. За 38. За тэр хавцаа тогтцсон байж магадгүй би бол 50 байсан санагдаад тах юм. За энэ кейсэд 100 задлаад үзье. За эхнийхаараа ашигтай болоод эхэлж байна. 3 4 5 6 ямар дагуу гэж вэ? 8 залцсан. 40-ыг задлсан бодвол 39 дээр нэг буюу нэг сондгоотой байх хэвээр. Тийм байна. 9 10 буюу 50-ыг задлсан. 50-ыг задлаад $49.9 орж ирж байгаа юм байна. Амар дагуу кейс санагдаж байна. 12 13 яа. Сая хот амар аллаа 14 буцаага оллоо 15 16 17 18 19 За сүүлийн DSP бол ихтэй мөрөөс өгсөнгүй. За 20-ыг задсан буюу одоо нийт $100 хүрсэн. Тэгээ $17 алдсан. Окей. Ерөнхийдөө юугаар нь бодох юм бол ер нь бол давгүй ашигтай байна гэсэн үг л дээ. За харин Joker модоор задлах юм бол унах шанс нь яг 4 болгож байгаа юм байна. Ер нь бол нэг скин нэмж хийсний үр дүнд бол яг л 4 болгоод нийт одоо 25 скин аа юм тий 4% магадaltaй Ruby унах боломжтой. Хавь дата чинь Ruby унах магадлал 20% магаачих хоо. Тэгээд 20-ыг задлаад үзье да. Яй. За 10-ыг дарсан 40% магадлал easy Ruby
Ингэснээр бол би одоо 3 үнэгүүд ер нь бол баг бүх юмныхаа money back хийж чам байна штэ. Бүх хүнлэгээ одоо 20-ыг залгаж надад 1300 хийж байгаа. Би одоо энэ ашигтай байгаа дараа болцсон зүгээр. Гэхдээ би дахиад нэг руби унгаач юм санагдаж байгаа. Joker mod is so easy man. Дахиад $31 $3000 болсон. What the 3x? Oh this case is crazy. Ашигтай байгаа ч зөвөр дахиад нэг дараа үзчихье. Дахиад нэг руби унчвал ригд. Яа. За case battle явна. Сониос юм бол байна зөндөө олон гив нэмсэн байгаа. Зөндөө олон гив байгаа. Байна одоо тэрийг танад харуулнаа. Тэгээ ерөөсөө underdog мөөр би бас case battle хийж байгаагүй юм бэл тэрийг анзаарсан. За би танад зөндөө олон гив байгаа. Хэрвээ та нар одоо 9 сард багтаа депозит хийсэн бол энэ гивэд үнгүй ордын шүү. Энэ гивэд дамжиж ороорой. Тэ сарын турш үнгүй гивэд ордог. Тэгээд сүүлд би болонгууд ап. Ер нь бол анзаарах юм бол нөгөө хотгонуудын үн унтсан шүү дээ. Тэгээд гивэд маань хотгонууд хийхгүй дандаа юм скинүүд гэж. Энэ үн унтсан биш. Энийг би одоо $100 байхаар нийсэн. Энэ Asimoy $100 байхаар нийсэн үн өссөн байна. Улткан хийж байгаа. Тэгээд ер нь бол анзаарах юм бол дандаа л би аль болох үн унаагүй гэж бодсон юмнуудаа л хийсэн. Тэгээд тэгээ хоёр нь л хэсэгтэй нэг утга хийхгүй хаа. Скинний үн ингээд савлаад байгаа. Энэ хамгийн сүүлийн утганууд ингээд дуусчихэ. Тэгээд одоо байгаанууд нь бол ийм их гивэд байна. Би энэ $32,000 гивэсэн чи $22,000 бодоод үн унтсан байна. Тэгэхээр одоо яа тийм бол энэ оролцох хүмүүсийн тоон багассан болов уу болов мен мэдэхгүй л байна. Хараатай. Энд чи одоо 1800 дутуу байгаа юм байна штэ. Оролцох хүний тоо багасгаагүй юм байна. Тэгээ энэ бас skin combo чи 12,000 байсан санагдчихээн 7,800 болцсон байна. За тэгээд ер нь бол үн унтсан болохоор манай 2 том skin give хийсэн маш шүү. За энэ give-ийг оролцох боломжтой байгаа. За энэ case battle ялчлаа хэдүү байшиг хийснээр дааж тооцсонгүй. Үнэс ажил хийхгүй. За би энэ Ruby-ний үн унаагүй болох энэ Ruby-ний give-ийг хийчихв. За энэ $2. За энэ $5 ичтөө. Тэгэхээр ер нь нэг 300 400 хийгээл задрах give гэсэн үг. Орж ирээд задрах give. Өдөртөө ороод ирнэ дээ. Ер нь одоо тэгээд өмнө депозит хийчихэд орж гивэд ороогүй юмсэл ороорой гэж хэлэх гэж байна гэсэн энийг хэлж байгаа. Тэгээд шинэ гивэ нэмсэн байна бол юундээс зарлааг байгаа. Тэгээд стрим хийгээгүй бичлэгээгүй бас 2-7 хоног өлчмөрч болчихвараг. Ямарсан байна өдрө болгол кидроп ороод шинэ гивэд нэмээд байгаа шүү. Надаа гивэгийн балц хэд үлдсэн бол нэрээ тэрийг ерөөс шалгаагүй юм ба шүү. Зөндөө байгаа байна ой. За ер нь бол 10 сард би нийтдээ хэдэн гив хийсэн байна маань тооцоод хэлнэ. За case battle ялагдсан. Энэ яагаад зүрхтэй аваад байна нэтэр? Тэнцүү хувааж авахгүй. Амар сонин өөр болцсон байх шиг байна. За Joker mod-ыг би бол амар л авах юм санагдчих байна. I believe. Энэ case Joker mod амар л ашигтай санагдлаа сая бол. Би өөрөө онгойлгот юу 3x хийж ах шиг. Тэгээд мен бас өөрөө тоглоод байгаа. Сандас мен нэг китрофтер гив хожсон. Манай өөрийнхөө мөнгөөр тоглодог аккаунт байна нэг $1000 депозит хийсэн юм байлээ. Энэ finish руу оронгот энэ ч маань $270-ийн лор хожицсан. Энэ бол $400 байсан баха. Дааш маань Henderson хожицсан. Өөрийнхөө гивээс хожиж үзтгэл юм байна. Тэгээд энийг одоо дараа нь бичлэгэн дээр өөр бичлэгэн дээр гив болгож оруулах лах. Тэгээд ямар ч байсан ингээд хожиж болтгол юм байна. Манай өөрөө хожоод үзчихлээ. Тэгээд энэ одоо $2 гэдчих би одоо $240 депозит хийгээл ер нь бол энэ гивээ хоцсон байгаа гэдчихэ. Энэ файлч лорын дахиад унтсан байна шүү дээ. Ямар азар маань 270 ахт зарцсан. Тэгээ өөрөө бас ер нь бол мань яа тийм өгсөн бодолтой нөө энэ ер нь бол мань чинь ингээл демо аккаунт нэгээд өгсөн байгаа шүү дээ. Демо аккаунт биш яг өөрийнхөө мөнгөөр тоглолтыг тиймэрхүү бичлэгнүүд хий гэж бодож जैन. Тэрийг одоо хэдээр их үү? Одоо манийхан тэр нөгөө аккаунт одоо нэг ойролцоогоор $1,000 байгаа бах. Тэр ингээр ер нь тоглолтыг бичлэгнүүд бас хийгсэн бодол байгаа. Гэхдээ тэрнгээр угаасаа манай үтэй кейснээ задлж чадахгүй л дээ. Тэгээд одоо энэ Booyah-гийн одоо энэний Joker модны тэрийг задлуул ашигтай санагдаж байна. Одоо trade lock нь гарахаар маань ер нь том депозит хийх бодолтой байгаа. Тэгэхээр ямар кейс задлуулмаар энэ тэрийг хэлээрэй за. Тэгээд манай комментууд ч уншаалаа. Тэгээд сүүлд нэг бичлэгэн дээр одоо манай give хийн гээд бичлэгэн дээр хэлсэн юм шиг байлээ. Одоо манай give явнаа. Одоо манай нэг амар том trade up хийх гээд байгаа 10 гаруй сая төгрөгийн нийтдээ 10 шиг trade up явж байгаа. Тэгээд тэр trade up-наас одоо унсан 10 одоо gold-ны эмтхан 2-ын ч юм уу give хийх бодолтой байгаа. За тэгээд тэрний стримэн дээр орж ирээд ер нь л kick дээр стрим явах бах. Тэгээд kick дээр орж ирээд give-д оролцоорой. Тиймэрхүү нэг амар том юмнууд төлөвлөсөн л байна. Тэгээд бас нэг баахан капсулнууд
Ялагч та хоёр дараалаад. Аз яндаагүй л байлаа. Гэхдээ миний бодлоор энэний Joker мод амар ашигтай л санагдчихэ. Мань дахианы дараа үзчихье. Одоо мань ингээ 2800-аар дараал, 2 дараал нийтдээ 560-аар задлангуудтай 1000-ыг унагаач юм санагдаад байгаа байхгүй юу? Яг 40% магадaltaй л та. Угаасаа л тэгэл бодлоос тэ түрүүн амар их авцсан болохоор одоо ингээ буцаагаад алдах цаг нэржил ах шиг байна. За мань ядаатай байсан болов уу? Тэ мань ядаатай л байсан юм байна. За дэмэрхүү зөндөө олон төлөвлөсөн юмнууд байгаа шүү. Тэгээ дараагийн бичлэгээр явуулъя. Тэр дараагийн бичлэгээр бол Pumpkin Parade-ийн ер нь бол өөр тэ арай үнэтэй кейс юм даа.